талаар бол бид нар байнга мэдээлэлтэй байгаа. Би албан ёсоор Орхон аймгийн эрдэнэ төлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж цаг үеийн хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Эдгээр шийдвэрлэх асуудлын нэг нь цагаан тоосны дэгдэлд цэрэг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг өмнө хэд хэдэн удаа хэлэлцэж байсан бөгөөд тэргүүлэгчдийн шин санааг тусган дахин боловсруулж өнөөдөр инхүү хэлэлцлээ. бодлогын баримт бичгүүдийн чин хяналт яг хурал дээр л байж байгаа шүү дээ. Тэгээ бид нар ингээд бид нар аймгийн эсрэг зөвлөлийн хуралдаар оролдоод аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулсан. За энэ үеэр бол Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ хийх асуудал маань яригдчихсэн учраас ер нь бол бас төрдөө хойшлие. За мөн одоо бас Орхон аймгийн засаг даргын саналын дагуу байгаль орчин аял жуулчлалын яамнаас Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчинд үнэлгээ их талаар одоо бас шалгалтын бүрэлдэхүүн ирэх байсан учраас ингээд бүх зүйлүүд хойшлогдоо. За тэгээ тэргүүлэгчдээс бас зарим нэгэн зарчмын одоо бас асуудалтай саналууд гаргасан учраас бид ингээд асуудлуудаа тусгаад ингээд явсан. За Эрдэнэт үйлдвэр дээр одоо байгаль орчин аял жуулчлалын яамны инкот дарахтай ажлын хэсэг ирж ажиллаад тодорхой хэмжээнд одоо чиглэлүүдийг өгсөн. За ингэхдээ бол одоо Эрдэнэт үйлдвэрийг байгаль орчин хилцтэй болох нь зүйтэй юм байна. Эрдэнэт үйлдвэр өөрөө одоо байгаль орчны тал дээр ерөөсөө хөдөлмөрийн аюул байдал ерөөл авах эцгэж яваа дотор нэг 3 хүн одоо байдаг. Энэ нь бол одоо бас Эрдэнэт үйлдвэрийг нөхөн сэргээлт хийх байгаль орчныг сэргийхэд бол хангалтгүй юм байна гэдэг. Ингээд шийдвэрүүд гараад явсан. За харин одоо сая Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газар болоод байгаль орчин ногоо хөгжлийн газартаа болоод одон тие даргууд аргаар нь тавигдсан байгаа. За зөвлөмжийн бас дараагийн цагаан тос хөтөлбөрт оруулах зөвлөмж юу байсан бэ гэхээр энэ Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа энэ одоо тоос нарийн тооцолтыг шалгах одоо PM 10 гэж багж бол манай Эрдэнэтэд ганцхан байдаг. Одоо тэр нь үл яг энэ холбооны манай энэ одоо 5-1-ийн дөрвөн зам дээр л байдаг. За тэрнээс доош одоо нарийн тоосыг хэмжих багж байхгүй байгаа. Ер нь бол хүний эрүүл мэндэд хортой гэдгийг одоо тогтоохын тулд бол PM 2.5 гэдэг багжийг бол одоо зайлшгүй авч одоо энэ одоо голомт болон одоо энэ бусад одоо цэгүүд бол тавих хэвээр дөрвөн газар тавьж байрлуулж иж. За өнөөдөр энд бол одоо цагаан тоосны нягтршил юм байна. PM 10 юм байна. PM 2.5 юм байна гэж иж. Одоо хүний тэр тоосонд уушгинд ороод одоо ингээд хавдар болон бусад зүйл болж байгаа асуудлыг энэ PM 2.5 гэдгээр тогтоох хэрэгтэй маа. Мэдээж одоо энэ тоосны дэгдэлтийг цагаан тоосны тархалтын талаар экологи эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар хяналт судалгаа хийсэн байна. Мөн дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хүслэг шинжилгээ зохион байгуулах нь чухал ажээ. Батлах саналтай тэргүүлэх санал. За баярлалаа. За ингээд цагаан тоосны дэгдэлт сөрөг нөлөө бууруулах дэд хөтөлбөр ингээд өнөөдөр батлагдж байна. Биднээс бол 2018 оны 7 сараас эхэлж бол одоо энэ Орхон аймагтай хамтарч одоо энэ хөтөлбөрийг боловсруулж эхэллээ. За тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд бол ажил бол одоо ингээд хийгдээд явж байна. Эдгээр хөтөлбөр өнөөдөр батлагдж байгаа боловч ажил бол эхлээд явж байна. Биднээс бол энэ цагаан тоосын дэгдэлтийг бууруулах талаар ямар үйл ажиллагаа явуулж байна гэхээр сая хурлын дарга хэллээ. Нийт одоо тоос босч байгаа хамгийн идэвхтэй босч байгаа нэг 850-аад га байгаа. За энээс бол биднээс яг одоогийн байдлаар бол 543 гааг бол биднээс бол дарсан байгаа. За энийг бол ямар аргаар дарж яах гэхээр биднээс бол одоо 3 арга бол хослуулан хэрэглэх юугаар бол ажиллаж байна. Дэлхийд одоо хэрэгжилж байгаа энэ тоосыг дардаг аргууд бол маш олон аргууд байдаг. Тэгэд энэ аргуудаасаа бол тэр өөрөө чи ярьсан тэр цементээр уучлаг барьцал дүүшин олон аргууд байдаг боловч энэ нь бол буцаад энэ далангийн тогтвортой байдалд нөлөөлдөг. Маш олон уурхай одоо саяхан хүртэл барьцалд уурхад ялла шүү дээ далан сэтэрж маш олон 300 гаруй хүн нас орсон ийм тохиолдол гарч ирсэн. Тэгэхээр энэ далангийн аюулгүй байдалд бол маш сайн анхаарах хэрэгтэй. Ийм асуудал гардаг. Тийм учраас биднээс бол одоо энэ төрөний одоо хэрэглээд байгаа янз бүрийн энэ одоо манай нөхцөлд бол бүр барьцалдуулж бас болохгүй. Тодорхой хэмжээнд дараа задардаг ийм л одоо байхгүй бол нөгөө далангийнхаа аюулгүй байдал нөлөөлдөг учраас одоо хэсэг хугацаанд барьж агаад тэр нь задраад тэгээ өөрөө юугаар явдаг ийм одоо технологи хэрэгтэй болсон биднээс. Тэгээ энийг бол одоо биднээс бас энийг зохицуулж явж байгаа. бид нар бол энэ дээр үн ярих хэрэггүй баг. Тэгээ доод шиг гэдэг
Ийхүү өнөөдрийн хуралдаанаар Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр хамтран хэрэгжүүлэх цагаан тоосны төгөлд сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр эзлэн батлагдаж байна. Хөтөлбөрийн хяналтын зөвлөлд Орхон аймгийн Баян цагаан, Говьл, Жаргалан сум иргэдэс төлөөлөл оролцуулахаар боллоо. Мөн хөтөлбөрийн хүрээнд цагаан тоосны дэгдэлтийн бүсэд амьдардаг иргэдээс жилд 1000 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байхаар болсон. Хэрвээ шинжилгээгээр цагаан тоосноос улбаалан эрүүл мэндээр хохирсон илрвэл нөхөн олбор олгож эмчилгээний зардлыг Эрдэнэт үйлдвэр даах хүртэл заалтыг дээр хөтөлбөрт тусгасан байна. Энэ тоосны дэгдэлтийг бууруулах бүхэл арга